Монгол улсын эдийн засаг өссөн, хөгжих тусам ур чадвартай, техник мэргэжилтэй боловсон хүчин улам их эрэлттэй болж байна. Өнөөгийн болон ирээдүйн мэргэжилтэй ажилтны хэрэгцээ шаардлагыг тоон болон чанарын хувьд хангахад мэргэжлийн боловсролын сургалтын салбарын чадварыг нэмэгдүүлэх хэрэгцээ их байна. Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээний тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Ингэснээр Монголын залуучууд хөдөлмөрийн зах зээл дээрх боломжуудыг бүрэн ашиглах боломжтой болно гэж үзэж байна. Энэ бол ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт төслийн гол зорилго юм. Уг төслийг холбооны бүгд найрамдах Герман улс, Швейцар болон Австрали улсын засгийн газрын нийт 12.9 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн 1-р үе шатны үйл ажиллагаа 2013 оноос эхэлж амжилттай хэрэгжсэний үр дүнд 2016 оноос 2019 оны 2 дугаар сарыг дуустал төслийн 2 дугаар үе шатыг амжилттай хэрэгжүүллээ. Энэ хугацаанд бид сонгогдсон мэргэжлийн чиглэлүүдээр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн гарын авлага, дадлагын дэвтрүүдийг орчуулан мэргэжлийн боловсрол сургалтын багш, сурагчдын хэрэглээнд оруулсан. Хамгийн гол нь багш нарыг чадварчуулах сургалтуудыг Монгол болон олон улсад байнга зохион байгуулж, түншлэгч сургуулиудад чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт нийцсэн тоног төхөөрөмж, багаж, програм хангамжийг нийлүүлж ажилласан. Олон улсын зөвлөхүүдийг түншлэгч, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон политехник коллежүүд дээр тогтмол байрлуулж, багш болон удирдлагын багт чадварыг сайжруулах дэмжлэг үзүүлэн ажилласан. Мэдээж үүний үр дүнд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон политехник коллежийн оюутнуудын ур чадвар дээшилж, тэд одоо дэлхийн ур чадварын тэмцээнд ур чадвараараа илүүрхэн өрсөлдөх хүртэл сайжирсан. Төслийн 1-р үе шатанд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийг үе шаттайгаар богино хугацаанд сургаж бэлтгэсэн бол 2-р үе шатанд Монгол Улсын их сургууль дээр ажил мэргэжил судлал магистрийн ангийг нээхэд дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллежүүдийг сонгогдсон мэргэжлүүдээр төрөлжүүлэн хөгжүүлэн чадамжийн төв болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд хүйсийн эрх тэгш байдал, тэгш оролцоог хангах зарчмуудыг бүх үйл ажиллагааны чиглэлд анхааран ажилласан. Мэргэжлийн боловсролын салбарын тогтвортой хөгжилд аж ахуй нэгжийн оролцоо нэн чухал байдаг тул нийгмийн түншлэлийг дэмжин ажилласан. Төслийн зорилго. Монгол улсын залуучууд, насан туршид ашигт малтмалын салбар болон түүний боловсруулах, ханган нийлүүлэх үйлдвэрлэлийн хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах боломжийг сайжруулахад оршино. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсролд тэгш хамруулах нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм а. Төслийн үйл ажиллагааны 1-р бүрэлдэхүүн хэсэг нь хөдөлмөрийн зах зээлд тулгуурласан мэргэжлийн боловсролын сургалтыг сайжруулах бол 2-р бүрэлдэхүүн хэсэг нь ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө олгох үйлчилгээг хөгжүүлэх юм. Төслийн зорилтод бүлэг нь ерөнхий боловсролын сургуулийн 8-аас 12 дугаар ангийн сурагчид мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын оюутан багш, сургуулийн удирдлага, мөн ядуурлын эрсдэлд орсон нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах ажилгүй иргэд юм а. Төслийг аль болох өргөн хүрээнд хэрэгжүүлж, олон хүмүүсийг хамруулахын тулд нийт 11 хот аймаг дахь мэргэжлийн боловсрол сургалтын 12 байгууллагын механик, цахилгаан болон барилгын чиглэлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, мөн бусад мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд болон хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хэлтсүүдтэй хамтран ажилласан байна. Сургалтын чанарыг дээшлүүлэхдээ тухайн бүс нутагт эрэлттэй мэргэжлүүдийг сонгосон. Жишээ нь Улаанбаатар хотод барилгын салбар ажиллах хүчин хамгийн эрэлттэй байдаг бол Өмнө Говь аймагт уул уурхай ихэд хөгжиж буйтай холбогдуулан уг салбарт ажиллах мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх хөтөлбөрүүд болох гагнуур, үйлдвэрлэлийн механик болон барилгын чиглэлийн мэргэжлүүдийг сонгон хамтран ажилласан. Мөн төр
хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилсан Германы эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамнаас дэмжигддэг Develop PPP хөгжлийн хамтын ажиллагааны хэлбэрийг Festo Didactics, Rio Tinto болон оюу толгой гэсэн хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран амжилттайгаар Дорнод, Дархан, Өмнө говийн мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагуудад хэрэгжүүллээ. 5 мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг чадамжийн төв болгох суурь тавих ажил хийгдсэн. Төслийн 1-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд дараах үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна. Үүнд 5 мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг чадамжийн төв болгох суурь тавих ажил хийгдсэн. Эдгээр чадамжийн төвүүд нь дэлхийн түвшний сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн зах зээлд нийцсэн ажиллах хүч сурган бэлтгэх, мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагуудын хүний нөөцийг сургах, бэлтгэх, аж ахуй нэгжүүдэд сургалт явуулах гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулах, дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох багш сурагчдыг бэлтгэх гэх мэт үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдтэй. Чадамжийн төвүүд нь гендрийн тэгш ирэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд суурилсан сургалтын орчин бүрдүүлэхэд мөн анхаардаг. Давхардсан тоогоор 2020-оос дээш тооны хүний нөөцийг чадварчуулах сургалтанд гадаад болон дотоодод хамруулсан. Үүний 31% нь эмэгтэй байсан. Үүнээс 500 гаруй багш, удирдах ажилтнууд болон бусад түнш байгууллагуудын ажилтнууд хамрагдаж, тасралтгүй байнгын сургалтанд хамрагдаж ур чадвараа ахиулсан. 460 орчим ажилгүй иргэд анхан шатны мэрэгжлийн түр хугацааны сургалтанд хамрагдаж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх ур чадвартай болсон. 2013 оноос өнөө хүртэл нийт 1721 сурагчид манай төслийн сонгогдсон мэрэгжлүүдийн чиглэлээр шинжилсэн хөтөлбөрийн дагуу техникийн мэрэгжил эзэмшихээр элсэний 20% нь эмэгтэй сурагчид. Өнөөдрийн байдлаар нийт 657 сурагчид амжилттай төгссөн байна. Ерөнхий боловсролын сургуулийн 3000 сурагчид охид болон хөвгүүдийн өдөрлөгт мэрэгжлийн боловсролын сургалтын байгууллагуудтай очиж танилцж, ур чадвараа сорихын сацуу мэрэгжлийн боловсролыг сонгол, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэрэгжлийг эзэмших боломжтой байх талаар мэдээлэл, итгэл үнэмшлийг олж авсан. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын сурагчдын компани аж ахуй нэгж дээрх дадлагын чанарыг сайжруулахын тулд 440 гаруй үйлдвэрлэлийн дадлагжуулагч багш нарыг бэлтгэсэн. 210-аас дээш шинжилсэн дадлагын гэрээг батлан зурсан. Шинжилсэн гэрээнд 3 талд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг наривчлан оруулсан. 130-аас дээш тооны аж ахуй нэгж, хувийн хэвшлийн төлөөлөл компаниуд нийт 16 мэргэжлийн зөвлөлийг бий болгож, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд болох дадлаг сургалт зохион байгуулах, ур чадварын сургалтанд оролцох, орон нутагтаа нийгмийн түншлэлийн арга хэмжээ зохион байгуулах, мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцох зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Нийт 140 аж ахуй нэгжийн төлөөллүүд төслийн ангиудын төгсөлтийн шалгалтанд оролцсон үнэлгээ өгсөн. Нийт 12 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын дэргэд 16 мэргэжлийн зөвлөл байгуулагдаж, мэргэжлийн боловсролын сургалтын салбарын хөгжил, чиг хандлага болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөр, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсын багийн оролцоог дэмжин ажилласан. 2-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 350 гаруй мэргэжилтнүүдэд ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөхийн богино хугацааны сургалтанд хамруулсан. Бэлтгэгдсэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгүүд нь 7400 гаруй зөвлөгөөг өгсөн. Монгол Улсын их сургууль дээр ажил мэргэжил судлал мэргэжлийн магистрийн ангийг нээж 2017 болон 2018 онуудад нийт 49 магистрантуудыг элсүүлсэн. Үүнээс 25 оюутнууд амжилттай төгсөж дипломо гардан авсан. Мэргэжил Цэгмэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох цогц мэдээллийн вебсайт болон гар утасны аппликейшнийг ашиглалтанд оруулсан. Уг сайтаар нийт 207,000 гаруй хүн зочилсон. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа. Төслийн хүрээнд дэмжигдэж буй 5 мэргэжлийн чиглэлээр хэрэгжүүлсэн чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрийн ангиудын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажилд ортол зарцуулсан хугацаа, ажиллаж буй мэргэжлийн чиглэл болон цалингийн дундаж хэмжээг тодорхойлох зорилгоор судалгаа хийсэн.
Судалгааг 2015 оны 6 сараас 2018 оны 1 сарын хугацаанд төгссөн оюутнуудаас 2016 оноос хойш тасралтгүй хийж нийт 562 оюутнаас 59% нь буюу 334 сурагч нь амжилттай хамрагдсан. Төслийн шалгуур үзүүлэлт, механик, цахилгаан болон барилгын чиглэлийн шинжилсэн сургалтын хөтөлбөрийн төгсөгчид нь сургалт дууссаны дараа 6 сарын дотор сурсан мэргэжлээрээ зохистой ажил хөдөлмөр эрхэлсэн байх. Цалин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10%-аар дээш байх. Цаашид мэргэжшүүлэх сургалтанд хамрагдсан байна. Судалгааны зорилтод үзүүлэлт. Шинжилсэн сургалтын хөтөлбөрөөр сурч төгссөн нийт төгсөгчдийн 40% шалгуур үзүүлэлтийн дагуу хөдөлмөр эрхэлсэн болон мэргэжшүүлэх сургалтанд хамрагдсан байна. Нийт төгсөгчдийн 20% нь эмэгтэйчүүд байна. Судалгааны үр дүн. Бид судалгаагаар зорилгодоо хүрч чадсанаа баттгсан. Шинжилсэн сургалтын хөтөлбөрөөр сурч төгссөн нийт төгсөгчдийн 334-өөс 70% нь төгссөнөөс хойш 6 сарын дотор амжилттай хөдөлмөр эрхэлж эхэлсэн байна. Үүнээс 44% нь төслийн шалгуур үзүүлэлтийн дагуу хөдөлмөр эрхэлж ажлын гараагаа амжилттай эхлүүлсэн байна. Төгсөгчид маань Монголын тэргүүлэгч компаниудад амжилттай ажиллаж байна. Эдгээрээс дурдвал оюу толгой, МАК, Best Будин, Анун, Эрдэнэ Төлөвлөр, Delta Construction, Double Pyramid Construction, Жигүр Grand Group, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Eco Construction гэх мэт компаниудад амжилттай ажиллаж байна. 6 сарын дотор хамгийн өндөр цалинтай ажилд орсон төгсөгч нь сар бүр 4 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна. Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааны үр дүн. Ашигт малтмалын салбар болон боловсруулах, ханган нийлүүлэх үйлдвэрлэлийн хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхлэх боломжийг Монголын залуучууд болон насан туршид илүү хүртээмжтэй ашиглах болно. Шалгуур үзүүлэлт. Төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн сонгогдсон мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчид мэргэжлийн боловсрол сургалтын шинжилсэн хөтөлбөр нь агуулга, зохион байгуулалтын хувьд тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн гэдгийг баталгаажуулна. Зорилтод үзүүлэлт. 100 ажил олгогчоос авсан санал асуулгаар 65 нь сэтгэл хангалуун байх. Үр дүн. 111 ажил олгогчоос авсан санал асуулгаар 77 буюу 69% нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд сайн буюу маш сайн гэсэн үнэлгээ өгсөн. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний судалгааны үр дүн. Шалгуур үзүүлэлт. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ажил гайгчид, ажилгүй иргэд тэдний боловсрол, ажил мэргэжлийн замд амжилттай шийдвэр гаргахад нь мэргэжсэн зөвлөхөөс авсан ажил мэргэжлийн чиг баримжааны үйлчилгээ нь чухал ач холбогдолтой байсан гэдгийг баталгаажуулна. Зорилтод үзүүлэлт. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ажил гайгчид, ажилгүй иргэд тэдний боловсрол мэргэжлийн замд амжилттай шийдвэр гаргахад нь мэргэжсэн зөвлөхөөс авсан ажил мэргэжлийн чиг баримжааны үйлчилгээ нь чухал ач холбогдолтой байсан гэдгийг 85% нь баталгаажуулах. Үр дүн. 82% нь мэргэжсэн зөвлөхөөс авсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө нь цаашдын ажил мэргэжлээ сонгоход чухал ач холбогдолтой болохыг баталсан. Төслийн шалгуур үзүүлэлт болон түүний биелүүлэлтийн талаар та бүхэн гадаа тавьсан судалгааны үр дүнгийн танилцуулга болон бусад мэдээллүүдээс харах боломжтой.